Орой төрийн үзэгчтэй TV7 телевизийн орой мэдээллийн хөтөлбөр 1-р студиос та бүхэнд хүрч байна. Мэдээ ол баримт бид баримтыг баталгаажуулна. Орой мэдээллийн хөтөлбөрөөр татан буугдсан Капитал банкны үр барагдуулах ажил шүүхийн ажиллагаанаас болж удаж байгаа хэллээ. Барилга байгууламжийн нормативын баримт бичгийн шинжилэлт хийгдэнэ. 3 эмэгтэй дутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад бүрддэг байна. Капитал банкны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулах ёстой нийт 240 орчим тэрбум төгрөгийн үрзээлэг барагдуулах асуудлаар банкны эрх хүлээн авахчаас өнөөдөр мэдээлэл хийлээ. За одоогийн байдлаар нийт 353,134 харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн үрзээлийг төлж барагдуулаад байгаа бол 746 зээлдэгчийн 152.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм байна. 2019 онд Монгол банкны шийдвэрээр татан буугдсан Капитал банкны улсад учруулсан мөнгө хөрөнгийг нөхөн төлөвлөх ажиллагаа 3 дахь жилдээ хийж байна. Банкны эрх хүлээн авагчийн өгч байгаа мэдээллээр өнөөдөр хүртэлх хугацаанд нийт 353,134 харилцагч буюу иргэн аж ахуйн нэгж төрийн байгууллагын нийлсэн 238.8 тэрбум төгрөгийн үр төлбөрийг барагдуулсан гэж мэдээлж байна. За үүнээс төрийн 26 байгууллагын 108.7 тэрбум төгрөг мөн 353,108 иргэн аж ахуйн нэгжийн нийлсэн нийт 130.1 тэрбум төгрөгийг барагдуулжээ. Харин даатгагдаагүй хадгаламж эзэмшигч төрийн 2 байгууллага 3 иргэний үр төлбөр огт барагдуулаагүй гэж мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд мөнгө хөрөнгөөр 8.3 тэрбум төгрөг, хөрөнгөөр 36.5 тэрбум төгрөг, нийтдээ 44.7 тэрбум төгрөг барагдуулаад байна. За нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгөөс 8.3 тэрбум төгрөгийн мөнгө хөрөнгөөр, хөрөнгөөр 25 тэрбум төгрөг ингээд нийтдээ 33.3 тэрбум буюу эрүүл мэнд нийгмийн даатгалын сан дээр ингээд 78 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаад байна. За энэ 78 тэрбум маань та бүхэн мэдж байгаа 2022 оны 2 сарын 23-наар засгийн газрын хурал болсон. Энэ хурлаас бас тодорхой хэмжээний хөрөнгүүдийг Капитал банкны хөрөнгүүдийг хохирол тооцож авъя гэсэн. Тэгээд эхний ээлжинд бол ингээд 22.2 тэрбум төгрөгийн гэрээ бол төслийн шатанда зурагдсан явж байна. Энэ нэмэгдэх юм бол ингээд энэ хоёр сангийн 100 тэрбум төгрөг энэ 3 сарда багтаад барагдах юм аа. За ингээд энэ 100 тэрбум төгрөг болоод барагдсны дараа эрүүл мэндийн даатгалын сан бол 79.6 тэрбум, нийгмийн даатгалын сан бол 60.2 тэрбум болж үлдэж байгаа юм. За энэ нь бол мөн үргэлжлээд цаашдаа хөрөнгөөр болон мөнгө хөрөнгөөр барагдуулаад явах юм аа. Банк татан буугдахаас өмнө ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас эрүүг эрэг үүсгэн шалгаж байгаа бол мөн авилгатай тэмцэх газраас үл хөдлөх хөрөнгөний бүртгэлийг хийж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. За гэтэл банкыг үр төлбөрт унгааж зээл эргэн төлөөгүй зээлдэгч нарын хэрэг шүүхэд хянагдаж байгаач зарим хэрэг маргаантай буюу шүүхийн ажиллагаа удаашрсан байдлаас болж үр төлбөрийг барагдуулах ажил хойшилж байгааг сануулж байна. За тодруулж хэлбэл шүүхэд маргаан үүсгэсэн зээлдэгч нарын хувьд зээлийн барьцаа хөрөнгөө анх үнэлүүлсэн хэмжээнээс агуулан дахин үнэлүүлэх сонирхолтой ханшийн зөрүү гарч бодит зах зээлийн үнэлгээтэйг нийцдэггүй зэрэг асуудлаас болж үр барагдуулах ажил хойшилж байгааг санууллаа. За шийдвэр гүйцэтгэл шүүхийн шийдвэр гарчаа штэ. Тэгээ шүүхийн шийдвэр гарахаар тэднэрт чи ямар ч нэмэлт үүрэг байхгүй болчихж байгаа юм. Торгуул байхгүй. Ерөөсөө шүүхийн шийдвэрийн дүнгээр тэгээд тэр зээл нь зогсчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэхээр одоо бидний хөрөнгийг хямд үнэлж авах гээд байна. Би одоо хөрөнгөө тэд гэж бодож байна гэд өндөр үнэлждэг. Бид нар болохоор за ингэж үнэлж байна. Ийм боломжтой байна гэдгээ хэлдэг. Тэгээд хоорондоо нэгэнт тогтвол зах зээлийн үнийн тогтоогдгээд дахиад шийдвэр үүсгэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгдэг байхгүй. Тэгээд шийдвэр үүсгэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгээд гаргаад ирэхээр дахиад үнэлгээнд дээр маргаа явчихдаг. Ерөөсөө шийдвэр үүсгэл дээр ингэж хугацаа авдаг цөөхөн тохиолдлуудын нэг нь үнэлгээ. Хашаа байшингаас ахуулаад одоо бүр худаг модгон дээр хүртэл үйл хөдлөлийн гэрчлэгээ гаргаад барьцаалцдаг штеп. Тэгэхээр энэ хөрөнгүүд ч юм уу сайдсан ч би муудсан ч би. За бид нар өөрсдөө энэ хөрөнгийн албатай бид нар өөрсдөө судалгаа хийгээд хөрөнгүүдээ ангилаад харьцуулсан судалгаа хийгээд за аль аль хөрөнгүүдэд дахиж үнэлүүлэх вэ? Зах зээлийн хувьд бол энэ өссөн байх боломжтой байна гэдэг ажлуудыг бол хийгээд явж байгаа юм. Эхний ээлжинд бол 4 том хөрөнгөн дээр үнэлгээ хийгээд өссөн дүнтэй. Дараагийн ээлжинд бол одоо хөдөл хөрөнгүүдэд үнэлүүлсэн байна. Зарим үйл хөдлөх хөрөнгүүдэд дахиж үнэлүүлэхээр ажиллаж байгаа юм аа.
Капитал банкнаас зээл авч бүрэн барагдуулаагүй байгаа нийт 199 зээлдэгч байна. Хамгийн их зээлтэй болон хамгийн бага зээлтэй аж ахуйн нэгж иргэдийн мэдээллийг танилцуулж байна. Ийхүү зээлээ төлж барагдуулаагүй компани эцсийн өмчлөгч нийт зээлдэгчдийн нэрсийг олон нийтэд дахин мэдээлж байна. Дараагийн мэдээ. Барилга байгууламжийн нормативын баримт бичгийн шинжилэлт цаашдын чих хандлах сэдвт зөвлөгөө өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр одоо мөрдөгдөж байгаа барилгын нормативын 408 баримт бичгийг илүү боловсруулж, зарим давхардлыг арилгах тухай хэлэлцсэн байна. Барилгын салбарын төрийн удирдлагын бүх байгууллагын төлөөлөл оролцсон зөвлөгөөнөөр барилга байгууламжийн нормативын баримт бичгийг цаг үеийн байдалд дэлхийн жишг, техник технологийн дэвшилтэд уялдуулан шинжилэн өөрчлөх, алдаа дутагдлыг илрүүлэх, давхарцсан хэрэггүй зохицуултуудыг арилгах асуудлыг хэлэлцсэн. Мөн барилга байгууламжийн норматив мөрдөгдөөгүй зөрчил дутагдал дээр хариуцлагын асуудлыг нухацтай авч үзэх ёстойг хэлэлцсэн юм а. Барилгын норм ба дүрм гэдэг чинь бол одоо яг барилгын яг хувь заяаг тодорхойлдог. Тухайн барилгыг ямар байх ёстой вэ? Заавал дагаж мөрдөх ёстой. Одоо хууль гэж хэлж болно. Өнөөдөр Монгол улсад яг нийтдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа 408 норм ба дүрм байгаа. Тэгээ өнөөдөр бид энэ норм ба дүрмийн зөвлөгөөнөө хийгээд цаашдаа энэ норм дүрмээ яаж сайжруулах вэ? Өнөөгийн нөхцөл байдал яг ямар байгаа вэ? Хэрэгжиж байгаа нь хэд байгаа, хэрэгжихгүй байгаа нь хэд байгаа. Энэ бүх асуудлаа нээлттэй одоо салбарын дундаа ярьж хагаад энэ хуралдааны дараа ер нь энэ бүх норм ба дүрмдүүрөө үзлэг оруулах гэж байгаа. Үзлэг гэдэг нь одоо бүх одоо болж байгаа зүйлүүдээ болж байгаа гэж байгаа. Сайжруулах зүйлүүдээ сайжруулахын тодорхойлж гаргаж ирэх болохгүй байгаа зүйлүүдээ хэрэглэхгүй байгаа зүйлүүдээ үлдээх тэр хэмжээний одоо цогц байдлаар хийх одоо үзлэгд оруулах одоо энэ ажлыг одоо эхний шатны өнөөдрийн зөвлөгөө болчихно. За мэдээж одоо 408 норм дүрмээс дахиад боловсруулах гэж байгаа 100 гаруй норм дүрм байгаа. За эдгээр чинь бол ингээд нэмэгдээд явна. Энэ 408 дээр бол үзлэг хийгээд аль болох одоо бодит байдлаа гаргаж ирэх гэж байгаа. Одоо Монгол улсын хэмжээнд ер нь 2014 оноос хойш ерөөсөө норм дүрм дээр үзлэг хийгээгүй юм байлаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн цаашдаа энэ үзлэгээ хийгээд за яг болж байгаа одоо шаардлага хангаж байгаа норм дүрмүүдээ мэдээж авч үлдэнэ. Сайжруулах ёстой норм дүрмүүдэд тодорхойлж гаргаж ирээд нэгээ сайжруулна. Хэрэглэгдэхгүй одоо шаардлагагүй гэдэг норм дүрмүүд бол хасаал явахаас арга байхгүй л гэсэн. Шаардлагагүй гэдгийг нь юугаар энэ тодорхойлох вэ? Ямар одоо дүн шинжилгээ хийх вэ? Одоо энэ үзлэг хийгээл жишээлх юм бол давхцаж байгаа норм дүрмүүд байгаа шүү дээ. Тэгэх юм бол энэ давхцлуудыг бас гаргаж ирэх хэрэгтэй. Хэрвээ давхцаад энийг бол шаардлагагүй энэ дээрээ ингээд оруулаад ингээд явж болно гэх юм бол бас тэр нь хасагтаад явах ийм нөхцөл байдал. 2014 онд нийтдээ бас үзлэг хийхэд за нийтдээ 20 орчим норм дүрмнэл одоо баг хэрэглэгдэх шаардлага болцсон, хоцрогдсон, хуучрагдсан гэдэг шалтгаанаар бол дүүл гарч ирсэн бэл. Энэ шиг жишгээр явна л гэсэн. Барилгын салбарт яралтай шинжилж засварлах, мөрдүүлэх норм стандарт гэвэл хоёр зүйл байгааг салбарын мэрэгжилтнүүд хэлж байна. Тодорхойлбол газар доорх байгууламжид тогтсон стандарт гэж байхгүй байгаагаас жил бүр зам талбайг ухаж төсвийн мөнгө салхинд хийсгэх, ногоон байгууламж сүйтгэх зүйл гардгийг зогсоохын тулд норм стандартыг шинжилэн тохируулах шаардлагатайг хэлж байна. Тийм учраас энэ одоо төлөвлөгөөнд суухдаа бас энэ шаардлагатай баримт бичгээ бас тодорхой хэмжээнд судалдаг л да. Одоо энэ жилийн төлөвлөгөөнд тэгэхэд жишээ нь хортоо гаягдлыг бужлагч гэдэг ч юм уу, хонгилын системийн нормч гэдэг ч юм уу, эднийг одоо бид нэр шинжлэх гээд төлөвлөгөөндөө суулгаад ингээ боловсруулаад явж байна.
Хонгилын систем гэхэд одоо жил болгонд одоо ингээд хавар болоод ямар нэгэн засвар тэгээд тогтчлын ажлыг хэлдэг, замаас эдэлдэг, өмнөх ногоон байгууламжаа ингээд сүйтгэдэг, эргээд нөгөөдгөө тийм байдлаар засахгүй ингээд тохио явдаг гэдэг асуудлууд үүсэж. Тэгэхээр газар доогоор тэр нөгөө хонгилын системээр инженерийн байгууллага төлөвлөж юм бол эргээд нөгөө зам сэтлэх асуудлууд байх болно. Тэгээд гэх мэтчлэн энэ шаардлагатай норм дүрмүүдийг олох шинжилгээ явуулж байна. Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шинжилэлтийг яаралтай хийж салбар дундын тогтолцоо зохицуултыг хийх хэрэгтэйг зөвлөгөөнд оролцогчид хэлж байгаа юм а. Мөн бусад нийтээр дагаж мөрдөх баримт бичгийг боловсруулж улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлэх ажил хийгдэх юм байна. Гэхдээ юуны урд барилга байгууламжийн норм норматив хаана зөрчигдөж байна? Юунаас шалтгаалж байгааг олж тогтоох, түүнийг арилгах, цаашид алдаа гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ажил хийгдэнэ гэдгийг салбарын яамнаас хэлж байна. Ажлын байран дах бэлгийн дарамт гэж хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орохоос гадна бэлгийн сэтлээ үг хэлээр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, аргагүй байдалд оруулах, албан тушаал, эд материал, сэтгэл санааны хохирол учруулах хэлдэг. Тэгвэл төрийн захиргааны албан хаагчдын дунд саяхан хийсэн судалгаагаар 3 эмэгтэй дутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа нь тогтоогдсон байна. Ажлын байран дахь бэлгийн дарамтны хүний бие махбодын сэтгэл санаа, эрүүл мэндийн нөхөн үржихүүн эрх хэрэгжүүлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил юм. Ажлын байран дахь бэлгийн дарамт зөвхөн нэг хүний асуудал биш. Гэр бүл, ажил эрхлэлт, цалин орлого, эрүүл мэндийн асуудлыг хүндсэн нийгмийн асуудал юм а. Иймээс үүний эсрэг тэмцэлж бас дан ганц хүний асуудал биш, нийтийн эрх ашигын асуудал болж байна. Ажлын байрны бэлгийн дарамт зөвхөн биеэр үлдэгддэггүй тий өнөө одоо тэр төвчгүй байдалд оролдог үг хэлээр те эсвэл бусад нөхцөл байдлаар хавчдаг гэдэг ийм асуудлууд бүгдөө өргөөрөнд хамарч байгаа. Тэрийн бүгдийг л оруулж явж байгаа л да. Ажлын байран дахь бэлгийн дарамт 3 хэлбэрээр илэрдэг. Нэгдүгээрт үг хэлээр дарамтлах, үүнд эвгүүрхэх, ичээх үг хэлэх, бэлгийн сэдэлтэд санал тавих, дооглох, басамжлах, тулгах, доромжлох, занал хийлэх, бэлгийн таашаал үзүүлэхийг шахах шаардлага багтаж байна. Хоёрдугаард үйл хөдлөлөөр үүнд ширтэх, шалгинуудаар харах, дохих, дохио зангаа өгөх, өдсөн зураг, хэвлэмэл хуудас, дүрс үзүүлэх, сүлжээ ашиглан мессеж илгээх, хормойг нь сөхөх, хувцс, эд зүйлд нь халдах багтаж байна. Гуравдугаард бие махбодоор үүнд хүзүү хоолой гэлэх, үнсэх, хөх хөгцөг, бэлэг эргэтэнг, шүргэх, хүрэх, биеэр довтлох, бэлгийн харьцаанд орох зэрэг хэлбэр багтаж байгаа юм а. Ажлын байрны бэлгийн дарамт хаана үйлдэгддэг тухайд нийтлэг ойлголтоор ажлын байр гэж хардаг боловч тийм биш юм байна. Ажлын байрнаас гадна байгууллагын унаа тээврийн хэрэгсэл дотор баяр ёслол болон хүлээн авалтын арга хэмжээний үеэр томилолтоор ажиллаж байх үед буюу буудал унаа тээврийн хэрэгсэл дотор түнш байгууллагын албаны болон бусад төр унаа гэх мэт газар үйлдэгдвэл мөн л ажлын байрны бэлгийн дарамтад тооцогддог байна. Хүчрэл дарамтыг зөвхөн ажлын байраар битгий ясаарлал гэж байгаа. Одоо ажилдаа ирэх замд, явах замд, томилдоор үйл ажиллагаа явуулах замд эсвэл нөгөө ажлын хамт олноороо марваны зохион байгуулалтын ажил хийж байгаа энэ чинь бүгдөө хөдөлмөрийн үрээ гэж ойлгоо гэдэг нэг хэлж байгаа. Тэр битгий хэл дээр 102 дээр юу гэж хэлдэггээр гэр бүлийн хүчрэлээс үүдсэн байх юм бол тэрийг гэр бүлийн асуудал гэж битгий орхио. Энэ чинь хөдөлмөрийн үрээний бас дарамт хүчрэлийг нэг хэлбэр муу юм шүү гэж заавал оруул гэдэг л дээ. Судалгаанаас харахад иргэдийн дунд ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй байна. Мөн ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тухай гомдлоо эхлээд тухайн байгууллага дотор эрх бүхий албан тушаалтанд гаргадаг явдал нь асуудал дагуулж байна. Учир нь тухайн байгууллага тухайн хэргийг нуун дарагдуулах магадлалтай юм а. Хамгийн анхан шатны үр хөтлөгч нь ажил олгогч байдаг учраас тэр хэсэг рүү илүү анхаарч энэ ойлголтыг нь хуулийг хэрэгжүүлэхийн тулд ойлголтыг нь зөвшөөрүүлэх, хэвшүүлэх ийм шаардлагатай байна. Ахин хяналтыг хэрэгжүүлэх, тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг дүгнэлтийг хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол одоо байна гэдэг тэгвэл энийг дотооддоо нэгдүгээр тэр байгууллага өөрөө хэн шалгах ёстой. Чадахгүй байгаа бол хүнлэнгийн тэр үр хөтлөгч нар одоо төрийн хэн шалгалтын байгууллагуудад очиж энийг бас илрүүлж түүнийх нь мөрөөр арга хэмжээ авч явах ёстой гэдэг. Төгсгөлд нь хэлэхэд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гомдол нь заавал хүчнэтүүлсэн байхыг шаардахгүй учраас ийм занал хийлэл нь бодиттой хохирол учруулж болзошгүй бол та өөрийн аюулгүй байдлыг хангаж цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж болох юм а. Мөн гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн дагуу Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссд хандах боломжтой юм а. Энэ оны эхний 2 сард 2735 иргэн гэрэлтэй батлуулжээ. За энэ болоод бусад мэдээллийг товч мэдээний булангаас үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны эхний 2 сарын нэгдсэн статистик мэдээллийг гаргажээ. Монгол улсын нийт хүн амыг хамарсан иргэний бүртгэлийн мэдээлэл дурдсанаар шинээр 2735 иргэн гэрлэлтэд бүртгүүлсэн бол 659 иргэн гэрлэлтэд цуцлуулжээ. Энэхүү тоо мэдээлэл өнгөрсөн оны мөн үед ямар байсныг танилцуулбал 4720 иргэн гэрлэлтэд бүртгүүлсэн 507 иргэн гэрлэлтэд цуцлуулжээ. Хамгийн алдартай өсвөрийн сагсчдын бүх хотын тоглолт гэж хэлж болохоор Nike Hoop Summit Show тоглолтыг 2 жил завсарласны эцэс Nike компаниас 2022 онд дахин зохион байгуулах гэж байна. Тоглолтод дэлхийн шигшээ багт багтах шилдэг 12 тамирчны нэгээр Монгол улсын шарв жамцын инхий од албан ёсоор зарлагдсан. Америкийн шилдэгүүдийн эсрэг дэлхийн шилдэгүүд тоглох гал гарсан тоглолт 4-р сарын 8-нд Орегон-мужийн Портланд хотод болно. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд дахь Центр апартментийн байрны 1 дугаар орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 6 цаг 3 минутанд хүлээн авчээ. Тус дүүргийн онцгой байдлын хилцээний гал төмөр унтраах аврах 63 дугаар ангийн албан хаагчид 3 км замыг туулан 6 цаг 11 минутанд очиход тус байрны гаражид эргэн эмийн Toyota Highlander, эмийн Isuzu Elf, Агийн Toyota Camry загварын суудлын автомашин тус шатаж байжээ. 30 минут ажлын галыг унтраан утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан байна. Мөн Хаануул дүүргийн 21 дугаар хороонд дахь шүр тодохны зогсоолд машин шатаж байна гэсэн дуудлагыг тэг 1 цаг 50 минутанд хүлээн авчээ. Тус дүүргийн онцгой байдлын хилцээний гал төмөр унтраах аврах 30 дугаар ангийн албан хаагчид 4 км замыг туулан тэг 1 цаг 58 минутанд очиход эргэн Т-гийн Фүрүүс 30 загварын суудлын автомашины хөдөлгүүр эргэн Х-гийн Фүрүүс 20 загварын суудлын автомашины тойл хаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан байна. Мэдээллийн хөтөлбөр тодруулахаар эхэлж байна. За бид энэ удаад эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа. За ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд тархалт өндөртэй байх магадлалтай байгаа гэж яригдж байгаа. За иргэдийн хил заншсан цахилгаан менингитийн асуудлыг бол хөндөх болно. За үүний дараагаар ирэх намраас эхлээд ковидын тархалт дахин одоо дэлхийн улс орнуудад дэгдэх ийм одоо хандлагатай байна гэдэг мэдээллүүд явж байгаа. За тэгвэл үүнд бас давхар тайлбар авах болно. За энэ удаад бид Австри улсын Klagenfurt хотоос дархлаа судлаач Цэрэнхүүтэй зүүмээр холбогдож дараах мэдээллүүдийг үзэх штаб хүнд хүрэх болно. Намар их том коронавирус дэгдэх юм гээд ингээд олонны тунд ингээд доолоо үсгдсэн эрүүл мэндийн яамнаас альбаасаар ингээд зарлцсан байдаг. Энэ бас хүмүүсийн сэтгэл санааг их өмөрч байна. Тийм юм бол ер нь одоохондоо мэдээлэгдэхгүй байна. Энэ тухай сүүлийн брифинг дээр Женевт 9-нд ярьсан 7-нд эхлээд эрдмийн зөвлөл хуралцсан. Эрдмийн зөвлөл дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг чинь цаана эрдэмтэд байгаа шүү дээ. Дэлхийн шилдэг 27 эрдэмтэд л байгаа. Энэ эрдэмтэд чинь эхлээд симпозиум хийдэг, хэлэлцдэг тэр асуудлаа. Хэн нэгэн эрдэмтэд нь ингээ концепт гаргаад ирдэг, тэрийг тэр зөвлөлөөрөө хэлэлцээд тэгжээж брифинг хийдэг юм байгаа шүү дээ. Тэгээд 7-нд симпозиум хийсэн байна. 9-нд Женевт брифинг хийсэн. Энэ дээр юу ярьсан бэ гэхээр шинээр гарч байгаа тэр коронавирусын тухай ярьсан. Энийг бол дельта крон гэж байна. Омикрон гэдэг уртлыг хасаад дельта гэдэг ааг нь хасаад нийлүүлээд дельта микрон гэдэг ингээд томьёолцсон гэж явж байгаа. За энийг бол хэлэлцээд симпозиумаар хэлэлцээд энийг ажилтнанд авъя гэсэн санал төвшүүлсэн байсан дэлхийн эрүүл мэндийн байгууллага энийг дэмжижлээ. Энэ бол нэг сүйд болоод айгаад ах юм байхгүй гэхдээ болгоомжлох ёстой. Тийм ч бас ажиглалт гэсэн статусаар авъя гэдэг ингээд эцсийн шийдвэр гаргасан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр түрүүчийн бидний яриа дээр гарч ирсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд нэг 2 зүйлээс айж байна. Тэрний нэг нь энэ одоо зэрэгцээд яваад байгаа дельтатай одоо шинээр тархаад байгаа омикрон хоорондоо мутацлагдчихвал яах юм бэ? Энэ аюул биш үү гэдэг ийм асуудал яригдчихсэн. Тэрийг эцслээд ингээд шийдчлээ үнэхээр мутацлагдсан байна. 3 орнд илэрсэн байна. Франц, Нидерланд. Энэ 3 орноос нийлсэн тэр бүхнүүдийн аваа шинжилгээ судалгаа хийсэн, ажилт хийсэн, хангалттай ажилт хийсэн тархалт баг байна. Тархалт баг байна гэдэг чинь тэгэл омикрон урд нь гарч чадахгүй байна л гэсэн. Ийм юм аа. Тийм ч учраас энэс айгаад паниктад байх асуудал байхгүй юм байна. За менингитийн асуудал. Энэ арай л бас эртэтсэн нэгдсэн дүгнэлт гараагүй байхад л зарлал ингээ ажиллаа л да. Тэгээд их олон хүнийг ялангуяа энэ ихчүүдийг нялхаатай хүүхдүүдтэй залуу гэр бүлийг сандралд оруулчлаа. Над ирж байгаа чатын тоо нэмэгдэж байгаагаар л харагдчих юм. 2-3 зүйл байдаг ус чадвар
мянган голоо явуулчлаа. Энэ бол маш их айцд оруулчлаа. За энэний үндслийг бас буруу тайлбарлалаа. Энэ ерөөсөө их үүсгэр гээд хамар хоолой гэдээ яриа явуулчихна. Тийм байхгүй шүү дээ. Альва вирус, альва өвчин, альва бактери, альва гаднаас орж иж байгаа биетийн их үүсгэр заавал систем байдаг. Заавал ямар нэг их үүсвэр тэр биеинд байж иж тэр гарах гадагшаа гардаг. Тэрнээс нэг юм хамарлуун тавьж ороод менингит болчихоо биш дээ. Энийг би нэг тодруулгая гэж сайхан тайлбарлаад өгчөө. Менингит гэж юу юм бэ? Менингит гэдэг чинь тархины зөөлөн хальс, хамгаалтын хальс, 3 хальс байдаг ш. Тэрний тэр донд хамгаалтын хальс гэж байгаа. Тэгээ нугасны хальсны л өрөвсөл шүү дээ. Өрөвсөж байгаа. Тэрийг л менингит гэдэг байгаа. Тэгээд нугасны хэрвээ нугас руугаа орсон нугасны өрөвсөл болцсон бол арт тийш шилэн татна хүүхдүүдийн. Хүүхдүүд голдуу 5 нас хүртэлх хүүхдүүд голдуу гол төлөв халт ордог юм аа. Тэгээ их усгүр гэхээр тэр эргэтэн биш. Их усгүр гэхээр гаднаас орж иж байгаа биетүүд 3 зүйлийн 3 бүлэг их усгүр байгаа. 1 вирус. Вирус үл их усгүр. 2 бактери. Туберкулезын бактери, боррелиозын бактери гэл ингээд халдварт нянгууд байж шít. Даргуун тахалч гэдэг юм уу? Корч. Энэ юмнуудын бактери 3 мөөгөнцрэг янз янзээс авах өнцрүүд. За энэ 3 бүлэг их усвөрлөрөөс уламжлагтаад ирсэн энийг бол мэрэгчлэтнүүд судлаачид бүгд мэддэг. Эмчнэр ч гэсэн гадарладаг. Гэтэл сүүлийн тодруулахаар би хэлжсэн нэг шинэ их усвөр гараад ирлээ гэж. Тэр нь юу вэ гэхээр антибиотик вакцин хүчтэй эмний эсрэг дархлаа өөрөө их усвөр болчлоо гэдэг асуудал. Энэ концепц сая яригдаад энэ үндсэндээ батлагдсан. Тэгээ ч одоо юу ч болоод байна. Тэгээ одоо энэ биолаборатори гэж энэ дайны нөхцөлд энэ Украинаас анх энийг Пентагоны мэдээ алдагдсныг л би гаргаж анх тавьсан юм байна. Тэр үнэн болоод ингэ явчлаа. За тэр 13 лабораторид нь бол их ноцтой тийм юу хийжсэн бэ? 13 лабораторид нь бол ноцтой тийм туршилт хийжсэн байна. Хүүхдүүд төр хийжсэн. Хүүхдүүд төр гэхээр л одоо энэ менингиттэй чи ингэ цаагаараа далбараа холбогдоо явчих гэдэг логикоор. Тэгээ тэрийг Америкийн нэгдсэн улс сүлийн зөвшөөрөө тэрийг аль болох түрүүнд нь устгах бодлого явуулсан байна. Украинад дамжуулаад устгацсан байна. Гэхдээ яг бас зарим материалууд бол авагдсан байна. Тэр дотор нэг ноцтой юм явж байна. Тэр юу вэ гэхээр ерөөсөө коронавирусын геномын дараалалд ороогүй нэг вирус явж байгаа. Геномын дараалал чинь ингэж яваад байна шүү дээ. Ухааны вирусээс хулаад ньюмо янз янзын юм гэж нэрлэж явсаар байж байгаа. Альфа гэл дельта болол дууссан. Гэтэл тэрүүн дотор ерөөс ороогүй нэг дельтач биш, альфач биш, нэг геномын дараалал ерөөсөө байхгүй гаднаас ороод ирсэн нэг штам явж байгаа. Тэр олдсон баримт дотор илэрсэн. Тэр нь юу вэ гэхээр ханта вирус. Би нэг удаа ханта вирусын тухай тоон гаргаж ирсэн. 10 хүний 8 шууд нас орж байна гэж. Юугаар дамжаад хаанаас яаж ямар амтлаар дамждаг чинь нөгөө нэстэг хулганаас өөр нэг амт юм өөр нэг ургамлаар дамжиж хүн халдна гэдэг чинь тэр нь ерөөсөө олдохгүй байхгүй. Тийм сонин вирус гараад тэгээд тэр мэдээлэл ерөөсөө унтарсан. Таг болсон. Гэтэл сая дахиад энэ Украины энэ өмнөний явц тэр дотор гараад ирэх юм. Тэгэхээр тэр ерөөсөө логикоор ингээ ойлгоход бүрэн дүн шинжилгээний хариу гараагүй байна. Зарим зүйлийг л Америкийн нэгдсэн улс хүлээн зөвшөөрсөн болохоос тэр ханта вирусын тэрийг үл ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй хамгийн юмнууд устгацсан материалуудыг. Гэхдээ тэр штаб бол олдсон. Тэгээ тэрийг яаж дамжуулах гэжсэн бэ? Яаж энэ цэглэсэн орнууд руугаа явуулах гэжсэн бэ гэхээр нүүдлийн шоу гэж. Тэр нүүдлийн шоугаар дамжуулаад л ингээл дамжуулсан ч юм уу. Ийм л болчиход байна шүү дээ. Байдал их эцэгтэй болчихлоо. Тэгээд тэр 3 көрний удирдагчтай өчтөр урчтар баха уулзсан. Тэгээд тэн дээр бас энэ зүйл яригдсан болов гэж ингэж ойлгож байна. Герман, Франц, Орос, Путин, Макрон тэр шалцгаар уулзсан шүү дээ.
Тэг тиймэрхүү юмнууд би яригдсан болов уу гэж бодчихээ зүгээр янз янзын тийм сайхан агент судалдаг нэвтэрч чаддаг хүмүүсүүд байвал энийг гаргаад ирвэл ард түмд үнэн мэдээ дамжигдах байх л гэж бодож. За яаж алдах вэ гэж менингит яаж алдах вэ? За хүүхэд талд нь ерөөсөө хүүхдийн менингокок гэдэг ч одоо хүүхдэл өвч ерөөсөө ялхас. Энэ бол ерөөсөө шууд агаар төслийн замаар халдна гэж зарлаад энэ биш. Тэгвэл агаар төслийн замаар халддаг дэлхийн эрүүл мэндийн байгууллага яагаад гараа угаа гэдэг юм бэ? Ингээд зөрөөд яваад шүү дээ манай юмнууд, манай мэдээлэлүүд. Тэгээ агаар төслийн замаар явна гэхээр чинь агаар төслийн замын том менингит гэдэг юм ороод ирлээ. Одоо ингээд өсөв батлуулаа. Одоо ингээд комисс ажлын групп онцгой байдал байгуул. Ийм л юмнууд явах гэдэг шүү. Манай түүх ерөөсөн коронавитой тэмцсэн түүх тийм шүү. Нэг сураг авчаал, нэг том ажлын групп юм уу комисс онцгой комисс байгуулдаг. Тэр нь төсвөөс өөчтөчнөө тэр бумаар нь мөнгө авдаг. Ийм л технологи явж байгаа шүү. Энүүнд л тэр намрын тэр цуурхал байна, намрын шинэ коронавиг бичээн гэдэг цуурхал одоо энэ менингитээр ингэж ийм хийж яах гэдэг бол энэ бол тийм л технологи явж байна. Өөр юу ч шаардлагагүй нэг мэддэг болсон шүү дээ. Менингит гэдэг чинь манай монголчуудын хувьд нэг аюул байхгүй. Угаасаа менингит чинь их өргөнд харагддаг. Хязгаарлагдмал хүрээд тархдаг. Гэхдээ агаар туслын замаар ерөөсө тарахгүй. Тэр чинь группээр тархдаг гэдэг байна шүү. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын эрдэмтдүүд бол маш тодорхой хэлж байгаа шүү. Менингит бол группээр тархнаа. Тэгэхээр сургууль эсвэл том хурал цуглаан олон хүн цугладаг тийм цугласан сүм гэдэг юм. Цугласан тийм газар л менингит тарах. Тэд хүүхдэд тэрвэл очдог хүн гэж байна уу байхгүй юу? Хоёрдугаар тайвшралт бол унган дархлаа. Энэ ч ерөөсө тэмцэх аргыг би аяндаа яаж хамгаалах вэ гэдэг 3-4 том зүйлийг хэлнэ одоо. Тэрүүн дотор чи явж байгаа шүү дээ унган дархлаа гэдэг. Унган дархлаа л одоо ерөөсө маш хэрэгтэй. Заад унган дархлааг идэвхжүүлээд ингээд унган дархлаагийн сэрээ гэдэг ярьдэн шүү дээ. Сэрэх ийм шаардлага гарчаа. Тэгэхээр Европын орнуудын унган дархлаа бол 80% байдаг. 80% нь унтцсан 20% амьдэрцгааж байгаа. Бусд нь дандаа хиймэл дархлаанууд одоо гаднаас янз янзын витамин тэр зэдэ. За монголчууд хараа унган дархлааны дархлаа их байдаг. 80% нараа унтчихаг нэг 60% хавцаа байдаг орон байдаг гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэрэн дотор би Монголыг орцсон байдаг болоо гэж ойлгож байна. Нэг иймэрхүү юм явуулчлаа. Их усүр дээр тэр 3 их усүр байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Менингитийн их усүр чи вирус, бактери, мөөгөнцөр. Гэтэл сая 4 дахь их усүр болгоод дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд ингээд хэлчих симпозиум дээр тэр нь юу вэ гэхээр антибиотикээр үүссэн антибиотик хийхээр хүүхдүүд антибиотик хийхээр эсрэг тэр резистенц гэдэг юм үүсээд тэгээд дархлаа өөрөө юу болчихж байна. Мөөгөнцөр үүсгээд байна гэдэг юм ил гаргаад тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол манай тус их холбогдолтой байх л гэж ойлгож байна. Янз янзын хүчтэй тэр вакцины хийсэнтэй. Тэгэхээр группээр тархдаг гэхээр бас үнэн л болж таараа. Иймэрхүү нэг товч мэдээлэл үгүй. За би хамгаалах 3-4 маш чухал зүйлийг хэлж байна. Нэгдүгээр игнэт вакцины явж байгаа. За вакциныг бол дэлхийн эрүүл менингит вакцины шүү дээ. Манай нөгөө корон вакцины гэдэг шиг уламжлагтаад ирсэн вакцины Орос вакцины. Хамгийн сайн вакцины дэлхийд тооцогддог вакцины бол Орос вакцины бид. Бид нар багасаа корон вакцины тариулаад кортог л явцгааж. Мөн ялгаа авахгүй менингитэг л явцгааж мөн ялгаа авах. Тэгэхээр Орос вакцины нэг л захиалж авах энэ л мөнгө хэрэгтэй байна. Өөр ямар ч мөнгө хэрэггүй шүү дээ. Ямар ч мөнгө хэрэггүй. Хоёрдугаар хамгаалах. Хоёрдугаар одоо хүүхдүүдэд хамгаалах маш чухал зүйл унган дархлаа. Манай том боломжтой шүү. Монголчууд унган дархлаатай шүү. Энэ үл генерэж бодсон тийм байна. Ландшафт гэд байнга би ярьдаг орнууд төр нутаг орны дархлаа тэрүүгээрээ ч бодсон тийм байна. Зэрлэгш хүнстэй монголчууд бол үнэхээр том боломжтой, алтан боломжтой үндэстэй шүү. Энэ дээр бол нэг Европыг дуурайгаад ингээд эргээд тэр эргэж буцаж тэр юм дуурайх гэдэг ингээд ах шаардлага. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Гебрейесус хэлсэн тэр хүн хэсгийг постлсан шүү дээ. Тэр эргэж буцаж өөр орныг дуурайхаж бити тэгээ сүүлийн үед гарч байгаа энэ халдвар малдвар энэ
янз янзын юм чинь ингээд орон нутаг тэр үтэл үндэстэнгүүдэд зориулагдсан ийм юмнууд гараад байна. Тийм учраас өөрсдөө тэр формул гаргах гэдэг шүү. Формул стратеги гаргах гэдэг заасан байна. Тэгэхээр монголчууд менингиттэй тэмцэх стратеги гэдэг юм л гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Үндэсний стратеги. За энэ хамгаалах бас нэг зүйл үл юм. За ардман яаж хамгаалах вэ? Эцэг эхчүүд яаж хамгаалах вэ хүүхдүүдээ гэхээр хэрвээ менингиттэй ихлэ таньдаг болчих хэрэгтэй. Менингиттэй чи яа таних вэ гэхээр чинь нэг усрахаг маягийн, цусрахаг маягийн тийм тууралт ингээд урт нарийнхан туурал явагдаж байгаа. Арьсан дээр тэрүүн дээр нь хоосон стакан ингээд барих хөндлөө ингээд барихаар харагдахгүй л болчихвол тэгэл бушуун лээж дуудчихлаа юм л хөтөлгөө зөөр арга. Тэр чинь стаканаар менингитийг таньдаг чинь дээр уламжилт арга штэ. Одоо ч хэрэглээ энийг ингээд зураг хөргөнд гаргацсан байл би ус тэрийг бас. Тэгэхээр энэ уламжлалт юмнуудаа эргэж тэр ахмад манай сайхан эмчнэр байна. Тэднэрээс зөвлөгөө авч яадаг байсан юм бэ? Менингит манай ч менингит гарчаасан ш. Тэр үед яаж бид тэр хартанд гарсан бэ гэдэг энэ ямыг дуршлагыг гаргаж ирэх ёстой. Энэ бол заавал. Ардман юун дээр анхаарах вэ гэхээр эхлээд таньчаад тэгээд таньсныхаа дараа хэрвээ юу яа менингит юм шиг байна гэж мэдэнгүүт шууд юм л 38 гэж байгаа шүү дээ. Халуур 38-аас дээш халуур. Тэрээс доош халуур бол ханиа том уу гэж ингэж үзнэ. За тэгээд өөр нэг хамгаалах анхаарах юм бол ерөөсөө Монгол амын жорон дотор тийм бактерийг хаасан тийм жорнууд байдаг. Тэрийг одоо тэр том хүний жоролтой уг нь чун гайл жор байж, боочун гайл байж, цайрчин гайл байж, чунтай гарцтай энэ юмнуудыг хүүхдийн дооц гэдэг юм гаргаж ирж болно шүү дээ чинь. Чи дооцыг багсгаал тэр үрлийг чи хаг цогол талж өгдөг ч юм уу? Ийм аргуудыг л бодож байна л дээ. Гэхдээ маш их юм харж иж энийг яах зарлахгүй бас болохгүй болж. Ийм аргууд бол байна уу бай. Энэ хоёр юм бол ингээд бол нэг л ард түмний сэтгэл санааг хүмүүсийн болчлоо шүү. Энэ намар корона дэгдэн менингит энэ аюул учирлаа гэдэг энэ хоёр юм бол иймэрхүү тодорхойлолт хийя. Үзэгчтэй бас анхаархийн энэ удаагийн тодруулга энэ хүрээд өндөрлөж байна. Одоо та бүхэндээ гадаад мэдээг хүргэх гэж байна. Орчуулагч Тамж Баярбат гадаад мэдээг дэлгэрүүлэн хүргэх болно. Үзэгчтэй орой минь төргий. За олон улс тулсан онцлог үйл явдал мэдээллийн таймыг үзэгч та бүхэнд таймлал хүргье. За Оросын холбооны улс Японтой газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хүрээлийн арлын 4 арал дээр Оросын холбооны улсын одоо гaiлийн татваргүй бүс буюу тарифгүй бүс байгуулах албан ёсны шийдвэрийг одоо хууль эрх зүйн орчноор баталгаажуулах болсонтой холбоотой өчигдөр Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Японы одоо энэ Оросын холбооны улсын шийдвэртэй холбоотой байр суурийг илэрхийлсэн байна. За Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын мэдгдснээр за энэчгээ дамжуулснаар Оросын холбооны улсын энэхүү шийдвэрт Япон одоо харамсаж байгаа илэрхийлсэн юм мэдгэл гаргасан. Тэгэхээр дэлхийн 2 дугаар дайнаас хойш хоёр улсын хооронд энэ газар нутгийн маргаантай байдал одоо хүртэл үргэлжилсээр байгаа. За энэ асуудал нь хоёр улсын харилцаанд бол үе үе одоо тийм хөөдөрсөн харилцаа үүсгдэг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхээр хоёр талын талаас одоо эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудлыг одоо шийдэх зэрэг яриа хэлцээ өрнүүлж байсан. За гэвч өнгөрөгч 9 дугаар сард Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин за энэхүү Оросын холбооны улсын одоо эзэмшлийн гэж үздэг энэ 4 арал дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлаараа уриалга гаргаж ирсэн. За ялангуяа Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид Оросын холбооны улсын зүгээс за энэ Оросын холбооны улсын Өмнөд Хүрээлийн бүс нутагт энэ 4 арал дээр хөрөнгө оруулалт хийвэл одоо илүү таатай нөхцөл бий болох. За татваргүй гaiлийн татваргүй бүсийг энэ бүс нутагт одоо байгуулах юм болсон талаар бол мэдгэж байсан юм. Тэгэхээр Оросын холбооны улсын энэхүү шийдвэр хууль эрх зүйн орчноор баталгаажих болсон шалтгааныг за Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагааны эсрэг за өрөндийн улс орнууд одоо ялангуяа Америк тэргүүтэй өрөндийн улс орнуудын хориг арга хэмжээтэй холбоонд тайлбарлаж байна. Тэгэхээр Японы зүгээс Оросын эсрэг одоо энэ хориг арга хэмжээ нэгдсэн. За Оросын эсрэг томоохон хориг арга хэмжээнүүдийг эдийн засгийн хамтын ажиллагааны хориг арга хэмжээнүүдийг авч байгаатай холбоонд тайлбарлаж байгаа юм. За өнгөрөх амралтын өдрүүдэд мөн Оросын холбооны улс одоо Японы хамтарсан
энэ газрын тос байгалийн хий, за шингэрүүлсэн байгалийнхийн төсөл, энэ Сахалины Оросын холбооны улсын Сахалины бүс нутагт хоёр улсын хамтарсан төслөөс Япон улс одоо татах хөрөнгө оруулалтаа татах асуудлаар хүртэл одоо санал одоо гаргасан. За үүнтэй бол одоо мөн холбоон тайлбарлаж байгаа. Тэгэхээр Оросын холбооны улсын эсрэг Японы авч байгаа энэ эдийн засгийн хориг арга хэмжээ нэгэсэндээ Оросын холбооны улсаас үзүүлж байгаа хариу үйлдэл нь за энэ өмнөд Корелийн арлын дөрвөн арал дээр Оросын холбооны улс гайлын татваргүй бүсийг байгуулах албан ёсны хууль эрх зүйн орчноор баталгаажуулах болсон нэг бол энэ асуудалтай холбоонд тайлбарлаж байгаа юм аа. Үзэгчдээ дараагийн мэдээг төлөвлөе. Оросын холбооны улс болоод Украины гадаад харилцааны сайд нар өчигдөр Туркийн Анталия хотноо уулзалт хийлээ. За Туркийн талаас энэхүү уулзалтыг бол зохион байгуулсан. Тэгэхээр Оросын холбооны улс болоод Украины гадаад харилцааны сайд нар гал зогсоох асуудлаар хийсэн одоо яриа хэлцээ бодит үр дүнд төрсөнгүй гэдэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсүүд онцолж байна. За учир нь бол талууд өөрсдийн байр суурин дээр хатуу зогсож байна. Тэгэхээр хоёр талын бие биедээ тавьж байгаа шаардлага нөхцлүүд нэгсэндээ хилэлцээг одоо бодит үр дүнд хүрэхгүй байгаа гол шалтгаан болж байна гэдгийг тайлбарлаж байгаа юм. За Оросын холбооны улсын зүгээс Украинд Украины зүүн бүс нутагт энэ салан тусгаарлагч хоёр улсын тусгаар тогтнолыг бол хүлээн зөвшөөрөх. За Кремийг бол Оросын нэг хэсэг гэж үзэх. За Украиныг төвийг сагсан статусаа хууль эрх зүйн орчноор баталгаажуулахыг шаардсан ийм одоо нөхцөлийг бол тулгаж байгаа. За Украины зүгээс Оросын холбооны улсын энэ шаардлагын эсрэг байр суурийг тавьж байгаа учраас хоёр талын одоо яриа хэлцээ бол бодит үр дүнд төрөхгүй байгаа. За хоёр талын төлөөллүүд одоо гурван шатны гал зогсоох асуудлаар яриа хэлцээ хийсэн. За энэ яриа хэлцээний үр дүнд ердөө одоо хүмүүнлэгийн коридор байгуулах асуудал одоо үр дүнд хүрсэн. Тэгэхээр өчигдөр болсон хоёр талын гадаад хэргийн сайд нарын уулзалт бодит үр дүнд хүрээгүй шалтгаан бол ерөөсөө талуудын байр суурь хатуу байгаа. Тэгэхээр хэрвээ хилэлцээ гэдэг бол бодит үр дүнд хүрэхийн тулд аль нэг тал буулт хийх, за эсвэл талууд тавьж байгаа шаардлага нөхцөлөө одоо хөнгөвчлөх ийм шаардлаган дээр, ийм нөхцөл дээр л одоо хилцээ бол үр дүнд хүрдэг. Тэгэхээр цаашдаа хилцээ үр дүнд хүрэхийн тулд талууд одоо байр сууриасаа зөөлрөх, за эсвэл аль нэг тал бол буулт хийх шаардлагатай гэдгийг бол олон улсын одоо таймчид ажиглагч шинжлэлт онцолж байгаа юм. Тэгэхээр Украин улсад болж буй нөхцөл байдал одоо ямар нөхцөл байдал байна гэхээр Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киевт бол тулж ирээд байна гэдгийг бол дахин одоо Оросын энэ цэрэг армийн томоохон одоо цуваа бол нэгэсэндээ Киев хотод тулж ирсэн. Ердөө 5 км, за 10 км гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолж байгаа юм. Тэгэхээр Оросын холбооны улсын зүгээс тус улсын эсрэг тавьсан томоохон эдийн засгийн хориг арга хэмжээг авсан улс орнуудын эсрэг ялангуяа дэлхийн одоо Америк тэргүүтээ өрөндийн 48 улсын эсрэг Оросын холбооны улсын бараа бүтээгдэхүүнийг одоо экспортлохыг бол хориглосон юм шийдвэр гаргаад байна. За үзэгчдээ дараагийн мэдээг төлөвлөе. За Ливаны тусгай хүчнийхэн Израилийн тагнуулын албаны за Ливанд явуулдаг үйл ажиллагааг за олж илрүүлсэн гэдэг мэдээллийг тус улсын аль ахбар мэдээллийн сувг дамжуулсан байна. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаатай холбоотой Израилийн одоо тагнуулын 5 ажилтныг одоо Ливан улсаас бол баривчилсан гэдгийг мэдээлсэн. Тэгэхээр 2009 оноос хойш Ливаны тусгай хүчнийхэн ялангуяа тагнуулын алба Ливанд одоо үйл ажиллагаа идэвхтэй одоо явуулж эхэлсэн. За учир нь Иран улс бол бүс нутгийн одоо Израилийн томоохон дайсан гэж үздэг. Ийм учраас Ираны одоо тусгай хүчнийхэн за ялангуяа Сир болоод Ливантай үйл ажиллагаа явуулдаг энэ зэргийн тусгай одоо отрядуудын үйл ажиллагааг тагнаж чагнахын тулд Израилийн тусгай албаныхан энэ эдгээр улсуудад бол нуус юм тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг юм. Тэгэхээр Хизбуллах гэж одоо Ливаны энэ бүлэглэлийн эсрэг эдгээр бүлэглэлийн үйл ажиллагааг одоо тагнаж чагнах мэдээллийг олж авснаар яаралтай одоо Израилийн тагнуулын албанд бол мэдээлдэг. За эдгээрийн тусгай хүчний энэ 5 гол одоо иргэнийг бол баривчилсан нь бол нэгсэндээ энэ Израилийн Ливан улсад сүүлийн жил одоо явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой чухал мэдээллийг олж авсан гэдгийг бол Израилийн тусгай албаныхан Ливаны тусгай албаныхан мэдээлсэнийг өчигдөр за энэ улсын аль ахуйн мэдээллийн сугал дамжуулсан байна. Тэгээ үзэгч та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээг сонирхуулсан явдал баярлалаа. Арай мэдээллийн хөтөлбөр рүүгээр өндөрлөж байна. Бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан баярлалаа. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй.